Бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Миний шинэ суугт тамирлно сүнсний хайгуул буюу одоо би ч гэсэн өөрөө ингээд сүнс би махбод сүнс хоёр ч хоёр тусдаа зүйл байдаг юм байна гэдгийг анзаарч эхэлснээсээ хойш миний дотор юу болоод байгаа юм бэ? Ямар олон танихгүй мэдэхгүй асуудлууд зүйлүүд байдгийн бэ гэдгийг ингээд баг багаар ингээд олж нээгээд явж байгаагийн хүний хувьд бас тусалах зорилгоор дээрэс нь ингэж бичиж үлдээж байгаа минь өөрөө буцаад надад санамж сургамж болох үүднээс ингээд эхлүүлж байгаа юм чанал байгаамаа. Тэгээд надтай адилхан зүйлийг мэдэрч байгаа эсвэл хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа хэн болно одоо ингээд жохон ч гэсэн тус нэмэр болж ивэл одоо миний энэ чаналыг явуулж байгаагийн хамгийн том зорилго ач тус нь биелж байна гэж ойлгох юм аа. За тэгээд өөрийгөө танилцуулъя хэн намайг Гэрэл Эрдэнэ гэдэг би 38 настай нэг охины ээж сууж байна. Тэгээд би болохоор Улаанбаатар хотод 88 онд төрсөн. Тэмний хүүхэд нас болохоор маш яг л бусдад дундаж амьдралтай хүмүүс maybe дунджаас доогуурч амьдралтай гэж хэлж болохоор орчинд өсөж тойрнож хүн болж төлөвшсөн байна. Тэгээд тэрэндээ одоо буцаагаад эргээд ингээд бодохлоор ингээд тэр бага насныхаа амьдралыг эргээд бодохлоор ингээд айгүй болон миний тэр spiritual awakening одоо ингээд болж исэн зүйлүүд миний бага наснд ингээд маш их тохиолдол зүйлүүд болоод энэ ертөнцийн тохиол дэлхийн надад одоо энэ амьдралын утга учир, сүнсний утга учир, энэ хорвоо ертөнцид яах гэж ирсэн бэ гэдэг учир учирыг хэлж мэдрүүлж ойлгуулах гэж ингэж бүр намайг бага хас эхэлж ингэж ажиллаж ирснийг би одоо ингээд 38 нас хүрснийхаа дараа би одоо миний туулж өнгөрүүлсэн бүх зүйл чинь энтэйгээ ингэж холбогдоод тэрнтэйгээ тэгж холбогдоод би одоо тэр үед тийм бодож исэн миний өнөөдрийн ингээд одоо сүнсийг сэрэлтэж гэх юм уу одоо ингээд амьдралыг ойлгож байгаа энэ сүнс гэдэг зүйлийг ойлгож байгаа Гэрэл Эрдэнэ гэдэг хүн өөрийгөө ойлгож байгаа Гэрэл Эрдэнэ гэдэг хүн ертөнцийг ойлгож байгаа бусад хүмүүсийг ойлгохыг хичээж байгаа бүх зүйлний уялдаа холбоо уг үндэс нь миний тэр бага наснд болсон одоо амьдралын хатуу хөтөө ад жаргалтай юу гэдэг тийм бүхэл зүйл ингээд надад хичээл байсан байна гэдгийг би одоо өөрийн биеэр туулж даваад ойлгоод ингээд тунгаагаад байж байгаадаа ингээд маш их баяртай байна. Тэгээд энэ бүх зүйлээсээ бас одоо spiritual энэ бүх зүйлнээс болоод одоо миний spiritual тэр нөө сүнсний сэрэлт гэдэг ингээд үйл ажиллагаа ингээд яваад би өөрийгөө тэр ингээд одоо тоож анзаарах байх нь шүү дээ. Энэ ингээд миний амьдрал юм ч одоо би энэ амьдралаараа л амьдрал тий одоо нөгөө нэг гурван ертөнц гэдэг шиг одоо энэ хүний махын хэрэгцээтэй амьдралын шаардлагатай зүйллөгөө илүү анхаарал хандуулад яг тэр дотор болоод исэн тэр зүйлүүдийг ерөөсөө нөгөө нэг тэр шиг анхаарал хандуулж тэр шиг ингээд хүй тэр дотор юу болж байна гэж нэг мэдгүй учраас тэрийг анзаарахгүй зөвхөн гадаад амьдралтай төвлөрөө яваад байсан байна. Тэгээд spiritual цаг хугацаа одоо би яг хизэнээс эхэл за энэ надад нэр spiritual awakening гэдэг юм болоод байна шүү. Энэ нэг юм болоод байна шүү гэдгийг ингээ анзаарч эхэлсэн үе маань болохоор одоо би болохоор ингээ Монголоос Улаанбаатараас гараад одоо 10 дахь жилдээ амьдарч чинь гадаад улсад. Тэгэхээр одоо яг тэр одоо нэг spiritual юм өөртөө тэмцээд хүүшийн чи юу болоо яава гэдэг одоо нэг юм цогцолтонд орсон үе маань болохоор одоогоос 10 жилийн өмнө буюу яг нөгөө буурай сэлгээд шинэ газар нүүж суурших болсонтой маань бүр шууд холбоотой гэж би бол хэлнэ. Тэгээд тэр бүх одоо энэ зүйл явагдаад байна гэдгийг ойлгож хүлээж авч ингэж үйлдэл авахад надад бүр дор хаяж 3 жил шаардлагатай
болсон. Би эхний 3 жилдээ бүр маш ингээд айгуу сонин ийм ойлгомжгүй цаг хугацааг өнгөрөөсөн байсан. Одоо ингээ эргээ харахад тухайн үедээ тэгээд маш их тийм 3 жил гэдэг чинь бага цаг хугацаа биш шүү дээ. Тэгэхэд миний эргэн тойрны бүх хүмүүс ингээл өсч дэвжгэн дэвжээл ингээл амьдрал нь өөрчлөгдөөл ингээл яваал идэг. Би болохоор өөрийгөө яг нэг гаццснаар мэдрээд тэгэл ингээл дандаа ингээл өнгөрсөн дүүгөө очиод Монгол байсан цаг үеэд урсаад ч гэдэг юм ингээ ерөөсөө ингээд тэр 3 жилийн амьдрал миний хувьд бол асар одоо ганцаардсан нэг ямар нэг юм дутуу байгаа миссинг хийгээд байгаа гэж ингэж дотроо мэдрээд тэгээд тийм нэг хүнд 3 жилийн амьдрал байсан л да. Гэхдээ тэр хүнд гэдэг нь одоо яадын ор хоронгүй болоод яадын үсэд цангаад гэдэг утгаараа биш. Миний одоо сүнс бүр ингээд юм махан бий бол угаасаа өдөр тутмын ажлыг хийгээл тий амьдрах ор хоронтой өнөөмөр эд хоолтой ингээл явж байгаа штэ. Хүн амьтантай уулзсан, найз нөхдөйгөө уулзсан, гарын шоуд нь тэгэл бүх зүйл байгаа хэрнээсээ миний доторх тэр яг энэ дотор байгаа гэрэл эртэнд бүр ингээд баг өглөө ирмэн дээр тулцсан байсан гэж хэлж болно заяа. Тийм зүйлийг бүхэл бүтэн 3 жилийн хугацаанд ингээд өнгөрөөсөн байт юм аа. Тэгээд тэрнээсээ одоо ингээд яаж гарсан бэ гэдгийг би одоо дараагийнхаа эпизодээр ингээд задлаад ингээд тайлбарлаад явж үлээ амар бах гэж бодож байна. Тэгээд яагаад энэ подкастыг хийх болсон шалтгаан гэх юм бол одоо ингээд намайг одоо тэр 3 жилийн хугацаанд ингээд уналттай байх хугацаанд надад хамгийн их хэрэг бол хамгийн их нөгөө нэг хэрэгтэй юм шиг санагдчихсэн зүйл нь сонсох хүн юм уу? Намайг ингээд зүгээр л миний урдаас ямар нэгэн асуулт асуухгүйгээр сонсох тийм хүн надад ингээд амар өгүүлэгдэжсэн. Тэгээд ойр тойрныхаа найз нартай ингээд ярилцах гэхлээр хүн болго өөр гэсэн амьдралын struggleтай амьдралын ингээд зовлон зүдгүүр сквал одоо ингээд нэг буур сэлгсэн хүмүүс чинь нөгөө нэг энэ нийгэмд тогтохын тулд тодорхой хэмжээнд өөрөөсөн гэсэн нөгөө нэг стресс ядрахыг хийгээ явж байгаа байхгүй юу? Ойр дотны гэр бүлийн хүмүүсээс хол байгаа. Тийм үү. Тэгэхээр ингээд бид нэр цоошинээр ингээд хөвлөж байгаа болохоор яг хинч миний одоо тэр амьдралын түүхийг миний дотор болоод байгаа юмыг найзаа чи яаж ингээд суугаад бүхэл бүтэн 2-3 цаг суугаад ингээд ярилцсан гэдэг бол тэр энэ бол үнэхээр боломжгүй зүйл. Би Монголд байгаа найз нартайгаа чи Монголд байгаа хин нэгтэй ярилцъя гэхэлэр нэгдүгээр цагийн зөрөө, хоёрдугаарт нийгмийн одоо нөгөө нэг өөр байдал, гуравдугаарт өдөр тутмын хэрэгцээ одоо өөр болцсон учраас бид хэд ингээд ойлголцохын нөгөө нэг ойлголцлын зөрүүл орчоод байсан гэсэн. Тийм болохоор ингээд надад ингээд ярилцах хүн ингээд маш хэрэгтэй байсан. Би бүр энэ нэг найзсаа гуйжсэн. Та нар зүгээр л намайг нэг сонсоод өгөөч ээ, please гэдэг ихлээр ингээд тэр хүмүүст болохоор ингээд үгүй чи бид нар сонсоод чам бид нар өөртөө л хүрээний зөвлөгөө өгөн. Тэрний хон чи сэтгэл зүйч аваа. Чи сэтгэл зүйтэй ярилцах хэрэгтэй байна ч гэдэг юм. Одоо нааг нэг өвдсөн ч юм уу ингээд надад хин нэгний ингээд юм мэрэгжлийн тусламж хэрэгтэй гэдэг үүднээс ч юм уу. Гэхэд би зүгээр л дотроо хангаалгахыг тэнцээ хүсэж байгаа байхгүй юу? Гэх мэдчлэнгээр ингээд амар зөрүүнүүд гараад ирсэн учраас одоо би ингээд амар их зүйлийг ингээд дотроо хураагаад олон жил ингээд хөндлүүлээд яваад тэгээд 3 жил болсны дараагаас би за одоо энийг би өөрөө энэ нөхцөл байдлаас би өөрөө л гарах юм байна гэж ойлгоод авчиг тэрийг арай өмнө нь ингээд ойлгож болох байсан ч гэсэн одоо миний амьдралын одоо тийм миний туулалт одоо 3 жилийг зарцуулж ойлгосон байх нэ. Тэгээд энэ бүхнийг ингээд бүр наривчлан дэлгэрэнгүй ингээд ярих ингээд үнэхээр амар so excited ингээд байна. Тэгээд би одоо хүмүүстэй эцэст нэгээ хэлэхэд бүх хүн төрөлхтөн бүх хүмүүс тийм Америк байна уу, хар байна уу, энтгэг байна уу, хятад байна уу гэдгээс үл хамааран бүх сүнснүүд туулах ингээд нэг зорилготой юм байна л та. Ингээд зорилготой яг адилхан зорилготой. Гол нь тэр зорилгын оргилд хүрэхэд тэр сүнснүүдийн нөгөө нэг юм frequency буюу нэг
давхуулах зам нүрээр одоо би өнөөдөр 3 жил зарцуулаад эсвэл 10 жил зарцуулаад энэ спиричуалыг арай гэж нэг ABF-тэйгээ болоод мэдчихээн гэхэд одоо надаас 50-60 настай хүн надаас илүү мэддэг гэж хэлж бас болохгүй. Яг тэр хүмүүс дөнгөж спиричуал журнал эхэлж ийж бас болох магадaltaй учраас ингээд бүгдөө яг адилхан одоо тэр spiritual awakening, тэр spiritual тийм оргилд хүрэх гээд явж байгаа сүнснүүд юм аа. Яг хүн биш сүнс гэж би хэлмээр энэ сүнснүүд юм аа. Тэр сүнсийг ойлгохыг одоо энэ махан биеийн тархинд тайлбарлахад ингээд зөндөө олон юм тустай юм одоо зөндөө олон юм сонсох ингээд юм дэмжлэг хэрэгтэй юм байна. Тэгээд тэрний нэг нь би байхыг хүсэж байгаа учраас ингээд энэ подкастыг эхлүүлээд өнөөдөр хамгийн ихнийхээ voice бичиж сууж гин. Тэгээд надтай цаашд хамт байгаарай. Бүгдөө хамт grow болъё, хамтдаа урагшлъя, хамтдаа энэ сүнс гэдэг зүйлийг ойлгоё, хамтдаа бүгдөө аж аргалтайгаар өдөр тутамдаа өөрийнхөө бие махбодолны сэтгэл зүрхэндээ ингээд тайвширлыг олж амар тайванд ингээд энэ тэм махан биенийхээ амьдралыг төгсгөж ингэж жаргаагаад дараагийнхаа сүнснийхээ зорилготой нэг ч гэсэн эрдмийг өвөрлөөд явцгаая гэж хүсмээр байна. За дараалцлаа баяртай.